Эрхэм үзэгчдийнхээ хамгаалан айлтгын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын нэвтрүүлгээ 600-ийн студиэс шууд дамжуулж байна. Би өнөөдөр нэвтрүүлэгтээ Монгол Америкийн нарийн нийгэмлэгийн тэргүүн Төөхөн ухааны доктор онц бүгд бүрээр ихтэлчин сайд 10 дэх болтыг үрсэн юм аа. Аривын төргий. Тэгэхээр би таныг урьсан гол шалтгааны бол түрүү нэвтрүүлэг эхлэхийн өмнө тайлбарлаж байлаа шүү дээ. Одоо яг энэ 27 яг өдөр нь бол 27 энэ сарын 27-нд Монгол Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болж байна гэж. Та бол тэнд элчин сайдаар сууж байсан таны эрдмийн бүтээлүүд бас тэр талын судалгаанууд Америк Монголын харилцааны тухай байгаа гэрчлэнгэр битээрт ярих юм энд бас олдох байх гэж бодож байна. Би ерөнхий асуултаар яриагаа эхлэе. Та ийг телевизэд өгсөн ярилцлагаар таны дор Монгол улс биш Америкийн нэгдсэн улс Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэдэг лөө нэг тийм бичгтээ гараад исэн байхгүй юу. За ямар ч үсэн бид нар бол дипломат харилцаа тогтоосон 30 жил гээд ярьчих гэж бодъё. Энийг дараад би асууна. Яг энэ 30 жилийн өмнө манай харилцаа ямар байсан бэ? Товчхон. Гэхдээ 30 жилийн өмнө хоёр улсын хооронд аль бие усны харилцаа байсангүй. Өөрөлдвөл бие биеийнхээ тусгай тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль бие усны харилцаа байхгүй. Тэр албан бус харилцаа, солилцоо бол явагдаж л байсан. Энэ бол тасралталтайгаар бас идэвхтэйгээр явагдаж байсан л да. Америкийн нэгдсэн улсад бол Монгол судал бол тэргүүн зэрэг хөгжсөн байсан. Ер нь тухайн үед дэлхийн Монгол судлыг аваад үзэх юм бол Америкт нэгдсэн улс Монгол судал тухайн үед тэргүүн байранд байсан. Ихнийхт нь. Монголд бол Америк судал гэж үндсэндээ байсангүй. Ерөөсөө ийм бараг юм байсангүй. Зүгээр Монгол судлал байсан гэж тайлбарлаж байна. За тэгвэл дараагийн бас нэг ерөнхий асуулт. За тэгвэл 30 жил өнгөрч. Энэ хугацаанд байдал яаж өөрчлөгдөв? Мэдээж хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтооход бас гар бие оролцсон улсуудыг би бас хэлье гэж бодож байна л да. Энэ гарагийн анх эхлүүлсэн элчин сайд Нямдавга тухайн үед Америкийн нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дагуулжтай одоо хоёр улсын хооронд аль биесны харилцаа тогтоох азгын жижигч гар авсгч зорж байлаа. 87 он билүү? Тийм 1987 оны 1-р сарын 27-нд. Тийм. За түүний дараа Америкийн нэгдсэн улсад манай Ахмад одоо нэртэй дипломатчид Даваг явгаа Чонхоргоо элчин сайдаар сууж ирсэн. Тэгээ би 4 дахь элчин сайдаар нь томилогдож очиж ирсэн. Интернет цааш Бэх Батгай одоо манай Алтан гэрэл ингээд элчин сайдаар ажиллаж байна л да. Хоёр талын харилцаа энэ хугацаанд бол маш их өргөжсөн гэж би хэлнэ. Салбараар наваад үзэх нь одоо их л томтой яриа болно л доо. Ерөнхийдөө хоёр улс бие биенээ таньж мэдлээ. Хоёр ард түмэн харьцангуй ойртлоо. Одоо бидний ярьдгаар төдөгөө хэлдгээр Холланд Америк ойртож байна гэж ингэж хэлнэ. За тэгвэл одоо та салбараар нь яриул их яриа болно гэж бодож байгаа боловч би бас дахиад жоохон гүнзгий орох гэдэг байна. Таны тэр сүүлийн өгсөн ярилцлага дотор та нэг ийм үг хэлчихлээ л дээ. Яг өнөөдөр бид нар 3 дахь хөвшийн бодлогын тухай жоохон бага яриад байна гэд хэлчихлээ л дээ. Тэгэхээр одоо энэ зөвхөн таны дүгнэлтүү энэ ерөөсө байдал ийм харагдаад байна. Үнэхээр одоо бид нар 3 дахь хөршийн асуудлаа одоо ер нь 2 хөрштэйгөө мөнхийн хөрштэйгөө гэдэг яриад их яваад байна л да ойрын өдрүүдэд. Тэгээ энэ бол яг миний судлаачийн үүднээс үзэж байгаа хувийн бодол л доо. Тэгвэл хувийн бодол гэдгээ би бас тодорхой баримт үйл явдлын өрнөл цаашдын одоо төлөв ямар байхаа гэдгийг хараад хэлж байгаа. Миний одооны шатанд хийж байгаа үнэлдэх үү дээ. Та түрүүн асуулаа 30 жилийн хугацаанд Монгол Америкийн харилцаа бас хангалттай хөгжлөө. Энэ бол хоёр талын харилцаа. Нөгөө талаар 3 дахь хөршийн бодлого гэдэг бол бас нэг жижигтэй асуудал. Энэ бол бодлого гэж ярьж шүү дээ. 3 дахь хөршийн бодлого. Тэгэхээр өнөөдөр аваад үзтээ улс төрчдийн дунд 3 дахь хөршийнхаа бодлогын талаар зэгцтэй ойлголт тогтсон зүйл байна уу? Энэ талаар одоо нэг цонхны бодлого гэдэг шиг төвлөрсөн зүйл байна уу? Тийм ээ. Би бол нэг байхгүй байна гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр хоёр талын харилцаа хөгжихийн зацуугаар энэ чинь 3 дахь хөршийнхаа бодлоготой яаж уялдаж зогтож явах юм бэ? Энэ бол Монгол улсын гадаад бодлогод бас нэг хэзлэх том орон зай 3 дахь хөршийн бодлого гэдэг бол сүүлийн одоо яг хөө амьдрал дээр гэж хэлээ л да. Практик дээр сүүлийн одоо 20 хэдэн жил явагдаж байгаа асуудал боловч
Манай судлаачдын үзэж байгаагаар энэ бол сүүлийн 100-аад жил явагдаж байгаа урт түүхтэй бодлого юм аа гэж. Тэгэхээр хоёр талын харилцаанаас ялгаж 3 дахь шин бодлогоо гаргаж тавина гэдэг бол Монгол улсын гадаад бодлого гэх юм ерөөсөө тухайн улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах ийм л үйл ажиллагаа шүү дээ. Тэгэхдээ дотоод бодлогоос эхэлтэй байдаг альва гадаад бодлого. Тэгээ энэ бүхнийг уялдуулаад аваад үзэхээр 3 дахь хөршийн бодлого бидний бас сансан хэмжээнд анх эхлүүлж ирсэн төрөөстэй харьцуулах юм бол бас арай хүрээгүй юм уу таа гэж хэлэх гээд байна. За нэг шалтгаан дөрөвнө хэлдэг. Энэ манай улс төрчтэй хувьд бас энэ талаар зэгцтэй ойлголт огцсон уу гэдэг асуудал тий. Хоёрдугаарт бид бас гараагаа ихснийхээ дараа явсан замаа эргээд нэг харах хэрэгтэй л доо. Өөрөө одоо 30 жил болж байгаа юм чинь. Тухайлбал хамгийн том улс Америкийн нэгдсэн улстай жишээ аваад үзье л доо. Энийг 3 дахь хөршийн бодлоготойгоо бид холбож тухайлбал гадаад бодлого тавигдсан тэргүүлэх чиглэл бол хоёр хөрштэйгээ харилцах бодлоготойгоо яаж уялдуулж авч явсан юм бэ гэж одоо аваад үзэх юм бол нэг дүрцэр гарч ирнэ. Бид хоёр хөршийнхээ хардлагыг арай илүү төрүүлсэн биш үү? 3 дахь хөршийн бодлого гэдэг зүйлээ эхэндээ. Энэ маань явсаар байгаад хоёр хөршт маань нэлээд тийм хардлага бас суулгасан биш үү гэж. 90-ад он бол нэг тийм шилжилтийн үе байлаа шүү дээ. Айлал та. Манай төвчтэр хоёр хөршилчтэр. 2000 оноос хойш айлал нь хүчээ авлаа. Ингээд ирэхдээ хардлага төрсэн их гүрний алхам бол бас нэг жоохон хаягтай л да. Хаягтай. Ерөнхийдөө хараад байх юм бол зөвхөн судлаачийн үед би зөвхөн хоёр хөрштөр нийлэгдэж байгаа янз бүрийн одоо баримт материалыг үзэх юм бол энэ Монгол Америкийн харилцаа гэдэг нь 3 дахь хөршийн бодлого юм шиг байна. Ер нь монголчууд бол энэ Америктай нэг цаагаараа нэг юм сүлбэлдээд байгаа юм шиг байна гэсэн ийм тусгалтай юмнууд их бичтэй хэвлэдэг байсан л да. За 2005 6 он хүртэл. За одоо ч гэсэн Мерсер бас гараад байгаа. Тэгэхээр зэрэг бид энэ 3 дахь хөршийн бодлого гэдэг маань энэ хоёр улсын эсрэг чиглээгүй юм аа. Энэ бол одоо бас уялдаатай зүй тогтолтой явж юмаа гэдэг нь хоёр хөрштэй бас тухайн үед нь зөв ойлгуулж, тухайн үед нь зөв мэдээлэл өгч, учир нацраа бас сайн олцоогүйтэй холбоотой байж магадгүй гэж. Энэ бол хоёр дахь том асуудал. Гурав дахь асуудал нь ерөөсөө 3 дахь хөршийн бодлого гэдгээ бид бас судалгаатай хийх ёстой шүү дээ. Аливаа шийдвэрт нь шинэ тухайн үндэстэй байх ёстой. Яг 3 дахь хөршийн талаар ингэн гэсэн бодлого судалгаа манайд бас тийм хангалттай хийгдэг байна. Одоо ингэ эргээд үзэх юм бол гой нэр олоод бичиг баримттай тусгаад гадаад бодлогын маань нэг том жигүүр нь одоо энэ юм байгаамаа гэдэл тунхаглаад орхисон гэж хэлэх гээд байна да. За яг тунхал бол байх хэвээр. Тэгээ манай үндсэн баримт бичгүүдэд бол тусгагдсан байгаа. Тэгээ сая ч гэсэн одоо 16 онд болсон улсын их хурлын сонгуулийн Монгол Ардын намын мөрөө хөтөлбөртөөр 3 дахь хөршийнхаа бодлогыг үргэлжлүүллээ гэдэг. Тэгэхээр зэрэг тунхал гэдэг бол ажлын эхлэл тийм ээ гараа. Энийг харин гүнзгийрүүлээд таны дөрөв одоо гүнзгийрүүлээд асууна гэдэг шиг бид одоо яаж хөрсөн дээр нь болгосон юм бэ гэдгээ эргээд аваад үзэх юм бол бас очоод тогтолтой судлаачийн хувьд ч гэсэн судлаач миний хувьд ч босод судлаачтай хувьд гэсэн хэлмээр юм зөндөө байдаг л да. За тэгвэл судлаачийн талаар, судалгааны талаар ярьчээ. Дахиад таны ярилцлагын дунд энэ том харилцааг энэ том эдийн засагтай хамтарч ажиллаж эдийн засгийн хувьд өөрсдөө дээш нь татах боломж үйж хахад биднэрт бол одоо судалгаа алгаа. Америк судал бараг байхгүйтэй адилах гэсэн санааг та цухалзуулна лээ. Тэр завсраа. За одоо Орос судлал, Хятад судлалч гэсэндээ гэсэн нэг тийм санаа байсан. Би зөв ойлгосон уу? Тийм, зөв ойлгосон л та. Зүгээр санаж нэг уу Гонконгод хэвлэгддэг Алсторнтын эдийн засгийн тайм гэдэг нэг сэтгүүл, сар тутмын сэтгүүл, 7 хоног тутмын сэтгүүл гардаг байсан. 100 жилийн төвхтэй л да. Тэгээ Гонконг 1997 онд мөрөнд Хятад ард улсад буцаж Орос дорын сэтгүүл зүйлдэ хаагдаад ингээ гарахаа болсон. Тэгээ энэ сэтгүүлийн сурвалжлагч нар 90-ад онд манад их ирдэг байлаа л да. Тэгээд одоо манай Хятад судлаач нэр дэвтэртэн далайгаас асууж ирсэн юм. Ер нь одоо өмнөд төрч чинь ингээ ихэд гараад ирлээ. Та тэрнээс имэж гин үү? Та бол одоо нацаараа хитэг судалсан гэж манайр их гоё хариулж ирсэн. Монгол улс төр чигээр хятад судал. Монгол хүн болгон төр чигээр хятад судлаач. Тийм учраас би ерөөсөө одоо болгоомжлох зүйл байхгүй. Харин хоёр сайн хөршийн харилцаа тогтоод үүсэж байгаа их баяртай байдаг гэж. Тэгээ энэ хэлсэн үг нь би их мартдаггүй юм л да. Өнөөдрийн өнцгөөс доош ингээд 70 хэлсэн үгийг аваад өнөөдрийн байдалтай харьцуулах юм бол Монгол хүн маань хятад судлаач мөн үү? Монгол улсад маань хятад судлал зохион байгуулалттай байна уу?
хятад судал гэдэг нь маань одоо сонирхсан юм энэ тэндээс нөөш байдлаар аваад үзэх нэр биш шүү дээ. Энд чинь тогтолцоотой, дистрата, бодлоготой, чиг явдалтайгаар судлахыг хэлж байгаа. Жишээл Өвөр Монголын өр төрөлх орныг бид судалж байна уу? Тийм ээ. Өвөр Монголын өр төрөлх орн гэдэг чинь том эдийн засаг. Хэрвээ бид санд явал 2010 онд сүүлийнх нь одоо засгийнхаа эсрэг гэхүү дээ. Малчтын хөдөлгөөн гарсан. 1991 онд бас нэг хөдөлгөөн гарсан. Энээс улбаалаад 2010 онд Хятадын засгийн газар ямар асуудал дэвшүүлж ирсэн гэхээр Өвөр Монголд хүний амьдралын түвшин босод одоо Хятадын үндэс болонд байгаа хүний амьдралын түвшин хүргэнэ 2015 онд гэж. Сүүлийн 5 жилд Өвөр Монголд асрыг хөрөнгө оруулалт хийлээ. Өнөөдөр би хэллээ ш том эдийн засаг. Энэ Өвөр Монголын том эдийн засгийг удирдах хүн бол манай эдийн засгаас хэд дахин том. Гэхдээ Хятадын нэг одоо өр төрөлх орн шүү дээ. Энэ эдийн засаг нь хаашаа явж байна? Манайд яад нөлөөлж байна? За манайд хойд хил залгаж байгаа орчин албаны улсын буряд мужууд байна. Эрхүү муж байна. Цэрэг ажилтнуудын том төв буряд байна. Улаан удаж одоо орчин албаны улсын хамгийн том нис онгоцны үйлдвэрийн нэг байгаа шүү дээ. За тэгээд Хамбаровц гэдэг нааш чит байна. Дандаа түүхэд гаргадаг юмнууд. Эдний эдийн засгийг аваад үзэх юм бол яг хуу эрхүү чит нь бол манайхтай ойролцоо. Тэгэхдээ хоёр талд нь байгаа Красноярск, Хабаровск эдийн засаг бол хэд дахин том. Энэ губернаторууд чинь тийм том эдийн засгийг удирдах шүү дээ. Тэгэхээр Монголын эдийн засгийг удирдах гэдэг бол харьцуулалт одоо тийм амар асуудал мөн үү? Эсвэл одоо амархан биш л дээ. Гэхдээ энэ чинь толгой өвдөх юм юу байна гэдгийг бас олон асуудлууд гарч ирж шүү дээ. Энэ чинь судлаач их ярьдаг юм л да тийм. Америк судал. Америк судал дээр та эдийн засгийн харилцаа төвлөрж асуух шүү. Тэгвэл эхлээд ингэж. Ерөөсөө Америк судал гэж байна уу манайд? Гэхдээ байхгүй гэж хэлж болохгүй л да. Огт байхгүй гэж хэлж болохгүй. Бас Америк судлалыг бий болгоё, хөгжүүлээ. За Америк судлаар нөндөө эрдэмийн цорвсон хүмүүс манайд бий л дээ. Одоо Солонгой байна, Бираугаа байна гэж тоочих юм бол Дуугаа байна. Бичсэн, бүтээсэн, цорвсон зүйлүүд бий. Гэхдээ судал гэдэг нь маань өөрөө бас нэг тийм шинэ ухааны салбар болгож хөгжихийг л би хэлээд байна л да. Тухайлбал хацуулаад хэлээ. Америкт яагаад Монгол судал хөгжиж байгаад одоо бол бас жоохон хазаач. Гэтэл Америкийн нэгдсэн улсад яагаад Япон судал тийм ээ, Хятад судал, Солонгос судал тааж өөрөө мэдчихэж байгаа. Зургаатай хөгжиж байна. Тухайн 60-70 онд тухайн одоо баг гэжсэн улсууд бүгд бодлохоор том ихтэй сургуульд мөнгө хэлсэн байгаа. За Хятад судал, Япон судлалын танхимыг байгуулж байгаа. За тэгээд Япон санж байдаг юм уу? Солонгос сангаас хэдэн жил дамнаад бодлохоор одоо их дэмжиж ирсэн. Судлаачдыг бэлдэж шүү дээ. Өөрөөр одоо солонгосоор мэрэгсэн, дагнсан холбоотой болдог Америкчуудыг бэлдэж байна. Япончууд бас Америкчуудыг бэлдэж байна. Ингээд сүүлийн за нэг 80-аад оны сүүлээс 90-ад он гараад хүйтэн дайнд улсмагц үндсэндээ энэ улсууд тэр Америкт энэ судалтай засгийн газар нь санхүүжүүлэхэд итгэхээ болсон байна. Өөрөөр хэлбэл тэд нар өөрсдөө аваад явах болцоотой болсон. Эдийн засгийн холбогдсон байна шүү дээ. Тэр өссөн үсээгүй Америкчууд Япон судалтай байж ч одоо Японы эдийн засгтай харьцна гэдэг юм уу. Тэгэхээр Америк судлалыг хөгжүүлэхэд одоо эдийн засгийн бас үндэс хөрснө хэрэгтэй юм аа. Тэр нь байхгүй байгаа учраас бас нөлөөлөд байгаа тал байна. Тэрнээс огт байхгүй ш. Манай Монгол Улсын их сургууль дээр бас Америк, Британий судлалын танхим нээгдсэн байна. За манай судалгааны хүрээлэнгүүд дээр бас Америк судлалын чиглэлээр ажилладаг мэдлэгтнүүд байна. Эдгээр бас нэг тийм зохион байгуулалтанд орох ёстой л да. Тэр үүднээс нь би хэлж байгаа. Тэгэхээр Америк судлалын бас олон улсын холбоо гэж бий л да. Яг манай найрамдын нийгэмлэг бас нэг нодлон холбоо тогтоосон юм. Их л цар хүрээтэй томоохон ажиллагаа явуулдаг. Тэгэхдээ Америк судлал тухайн орныхоо онцлогоос хамаарна. Бид чинь Америк судлал гэдэг бүгдийг хамж чадахгүй шүү дээ. Чинь томоо бэлчээр байж байгаа. Бидэнд юу хэрэгтэй гэдгээ сонгож авах ёстой. Сонгож чадж гэнэ үгүй гэдг нь бас чиглүүлэх ёстой. Ингээд зохион байгуулалтын бас юм дутагдж байгаа зүйлүүд бий л да. Би наадах чи харин юутай холбож хараад байна гэхлээр судалгааныхаа судлах тууныг зөв олох, тэрийгээ тэгээд зөв чиглэлээр судлах энэ төр гэдэг дээр бид нар өөрсдөө хангалтгүй мэдлэг маань жоохон хангалтгүй байна уу гэж хэлэх гээд байна л да. Яагаад гэвэл саяхан энэ одоо бас интернет орчинд явсан мэдээллүүдийг харж хахад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээд сургууль шинжлэх ухааны одоо үнэхээр томоохон дээд сургуулиудын улс орноор ингээд буудсан чинь манайх тэр дунд нэг том цагаан толб харагдчихжээ л дээ.
энэнтэй бас уйлдж байгаа мó гэж би бодож байгаа. За энэ бол миний бодол. Одоо хоёул таны дөнгөж сая би түрүү яриа гэж тасалсан тэр эдийн засгийн асуудал руу 15 оны 1-р сард би одоо Америк нэгдсэн улс сууж байгаа элчин сайд Алтан гэрэлтэй ярилцахад бол тэр хөгжлийн тусалцааны харилцаанаас эдийн засаг худалдааны харилцаанд бол одоо бид нар шилжсэн гэж хэлсэн. Хэр зэрэг шилжиж чадваа бид. Тэгээ ер нь хүйдэн танд тулсны дараа бид яриад байгаа шүү дээ. Одоо глобалчлал. Глобалчлал гэдэг нь үндсэндээ одоо харилцан хамаарал. Хоёр систем байхгүй болсон нэг систем шилжлээ. Тэгэхээр зэрэг улс байтугай хувь хүмүүсийн хоорондын хамаарал хүртэл гүнзгийрээд ирлээ шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл Монгол хүн Америкийн хинтэй ч одоо харилцаж болохоор боллоо. Ингээ харилцан хамаарал бүх шатнд гүнзгийрээд ирлээ. Нэгдүгээрт. Тэгээ хоёрдугаарт Америк бол та хэллээ том эдийн засаг. Манайх бол дөнгөж саяхан 1 тэрбум долларын эдийн засаг байж байгаа сая 10-12 тэрбум шилжлээ. Тэгтэл жижигхэн. Америкт 10 тэрбум долларын эдийн засагтай мууж бараг байхгүй. Ер нь бол. Тэгэхээр зэрэг хоёр талын хооронд хөгжлийн мөнлөлтөй хөгжлийн тусламжийн харилцаанаас одоо худалдаа эдийн засгийн харилцаанд шилжих цаг одоо болсон. Гэхдээ харилцан байх хэрэгтэй. Нэг талтай биш тийм ээ. Өнөөдөр зөвхөн аль биесны тоо өрөмтийг аваад үзэх юм бол бас л шаналгууштай юмуд бий л дээ. За өнөөдөр 2016 онд гэхэд хоёр талын худалдаа одоо бараг 70 сая доллар болсон байх жишээтэй. Тэгвэл гэтэл нэг 5-6 жилийн өмнө 700 сая байсан байх жишээтэй. За энэ яг манай эдийн засгтай холбоотой. Доошо босонтой холбоотой. Нэгдүгээр. Тэгтээ статистик бол статистик. Эний чинь дагаад хөгжлийн одоо худалдаа эдийн засгийн харилцаа саарна. Худалдааны. Яг эдийн засгийн утгаараа хамтын ажиллагаа харилцаа байнаг бол бас учир дутагдaltaй. Үндсэндээ хамгийн том хөрөнгө оруулагчаар Америкийн одоо нүүрсний Peabody компани оройгод 10 жил ажиллаа шүү дээ. Тэр байтугай Америкийн дэд ерөнхийлөгч сая ажиллаа өгдөг Байден хүртэл 2009 онд манад ажиллахдаа зөвхөн Peabody-гийн одоо илгээлтийг өгчөөд явах жишээтэй. Ингээ хөрөнгө оруулж чадсангүй. Америкийн хөрөнгө оруулалт манад за хуулийн чамлалтай. Хоёрдугаарт жуулчлал байна. Энэ бол эдийн засгийн том салбар. Бүгд хятад алд улсад жилдээ 2 сая жуулчин Америкийн нэгдсэн улсаас ирж байна. За манайд бол жилдээ нэг 13-аас 15 мянган хүний хооронд хэлбэлцэж байна л да. Хажуухан дэрчээд явчихж байна. Тэг хажууханд одоо манайд ирж байгаа юм тэр. Тэг яагаад юм байгаа юм бэ гэж. За ингээд олон утга шалтгаанд дурдж болно учраас. Гэхдээ би бол зөвхөн юу гэж бодож хэлэх гэхээр энэ бол мэдээлэл хомсдож байна гэж өнөөдөр би одоо хэлэх нь хаашаа тийм ээ. Өнөөдөр мэдээллийн одоо 90% болцсон нэг үе харьцуулах юм бол хоёр тал хангалттай мэдээлэл авч болохоор болцсон байна. Гэхдээ мэдээлэл гэдэг маань одоо Америкийн талаарх мэдээлэл монголчуудын дунд хэрэг байна вэ гэдэг асуудал байна. Нэг үеийн хувьд бол Америкуудын дунд Монголын талаарх мэдээлэл бол одоо өргөн цар хүрээтэй болчих. Хангалттай мэдээлэл авч гэн гэдэг одоо юм ойлголттой болчих. Тэгэхээр монголчуудын дунд Америкийн талаарх мэдээлэл ямар вэ гэдэг нь бас нэг хойшин татж байгаа хүчин зүйл юм уу гэж би харах гэдэг. Яагаад? Энд чинь Америкаас жуулчин Монголыг зорж ирэх тухай битээр ярьж байгаа үстэй. Тэгэхээр монголчууд Америкийн тухай яаж мэддэг нь тэнд нөлөөлж ийн гэж үү? Үгүй жуулчинтай холбоотой биш. Би ер нь монголчуудын дунд Америкийн талаарх одоо мэдээлэл бас Америкчуудын байгаа Монголын талаарх мэдээлэлтэй харьцуулахад бас доогоор орчижээ л гэж. Өмнө нь бол их өөр байлаа 20-30 жилийн өмнө. Монголчууд дунд Америкийн тухай ойлголт их байлаа шүү дээ. Яг тэр үлс зурдлынх болмоос Америкийн империализм заа ингээд пропаганда их байсан байхгүй байдаг болчихно. Өнөөдөр бол яг жинхэнэ бодит байдал нараа өөрөөр харагдаад байна. Бид юусоо тэгвэл ингээд таны яриаг ингээд сонсоод байж хаад ер нь бид нар мэдээллийг зөв авч чадж байна уу? Ер нь за тэр зөв авах тухай яриа байхгүй хаа зөв өгч чадж гэнэ үү гэдэг нь илүү байх хэрэгтэй юм уу? Мэдээллийг өнөөдөр хаанаас хэн ч гэсэн авч байгаа шүү дээ, тийм ээ. Хэн ч гэсэн хаанаас. Тэгвэл мэдээллийг яаж хэрэглэх юм уу? Тийм, мэдээллийг яаж хэрэгжилж гин гэдэгтэй л одоо байна нөхөө. Би зүгээр нэг жишээ хэлье л да. Америкт тохиолдож ирсэн. Лос Анжелес хотод монголчуудаа уулзаад тарсан нэг залуу өөрхий хийж байгаа ажлыг үзүүлсэн надад. Нэг төргөн хоолны газар худалдаад авчиж. Бүх өстө мундаг юм хийж байна. 250 мянгаар авсан гэж байна. За нөгөө франчайзыг авсан байгаа шүү дээ. Ажилуулж байна. Дотор нэг 3-4 монгол хүн ажиллаж байна.
Манай дүүх сайн байна чи. Одоо өөрийнхөө улсуудыг дэмжиж гэсэн. Тэглгүй яах вэ гэл их баяртай. Гараад манайр юу гэж нэхэр за цаадаа би 6 сараас илүү ажил болдгоо маа. Энэ хүмүүс шиг. Энэ хүмүүс бол дандаа харсан мэт хижээлдүү насны хүмүүс байгаа. За Америкт ирж байгаа. Их деваажин гэж бодоод ирж байгаа. Ажилд одоо онгоцноос буугаад маргааш нь ажилдаа золох нь өндөр цалинтай болно гэж боддог юм шиг байна. Тэгээ мэдээлэл байхгүй. Гэхдээ хаанаас та нар мэдээлэл авсан гэхээр ерөөсөө их болог хэлж чадахгүй. Америк бол деваажингийн орн гэж зорчсон. Тэгээ ирээд бүх юм мухардж байгаа. Шинэ ажил олдохгүй, цалин байхгүй. Тэгээ би яг нь хөдөлмөрийн биржээс хэлж байгаа албан ёсрын хүмүүсийг авч ажилуулад 6 сард ажилуулад 6 сарын хугацаанд энэ хугацаанд энэ хүмүүс чинь мэдээлэлтэй болоод хаанаас ажил хайх уу, яаж амьдралаа зохион байгуулах уу гэдгээ мэдээлэл хандсах уу гэдгээ удирдаа явждаг болдгоо. Тэгээ би гаргадаг. Яагаад гэвэл 6 сарын дараа энд хэн дарга зэрэг нь мэддэхээ байх гэдэг юм гэж. Монгол хүний онцлог уу? Харин тийм юм уу? Тэр залуу байхгүй. Нөгөөдөө нэжээлдэг насна. Тэгээд хэлдэг гэнтгүй чи ягараа юм сайхан явцдаг үлээ. Ахта нууцаа хэлнэ. Хоёулаа хамтарнаа. За тэгээд би ч их олон ярилцлага дээр өөрсдийнхөө онцлогийн тухай ярьдаг юм л да. Нэг иймэрхүү юмн дээр тулаад очиод зогсчод байдгийг. Одоо хоёулаа тэгвэл ийм яриа. За мэдээлэл гэснэ. Монгол хөрөнгө оруулах, тэр эдийн засаг худалдааны харилцааг өндөр хэмжээнд хүргэх тухай ярихад энэ одоо таны тэргүүлж байгаа Монгол Америкийн нийгэмлэг, найрамдлын нийгэмлэг шиг одоо өөрөөр хэлэх юм бол Америкчуудад эдийн засгийн тодорхой мэдээлэл өгдөг, тэнд лобби хийдэг тийм бүлэг гэдэг юм уу, нийгэмлэг тийм бүлэг хүмүүсийн ажил ямар байна гэж та дүгнэх үү? Та өөрөө мэдчихэж байгаа Америк бол өөрөө одоо гадаад хэлээр нэлээд одоо лобби хийдэг л орн шүү дээ. Бүх юм лоббигаар бүтдэг, явдаг, тусгай зориулагдсан хуультай, зөвшөөрөгдсөн хуультай. Одоо манай нийгэмдгийн гол зорилго бол зүгээр соёл, түүх, боловсролын чиглэлээр монголчуудаа, америкчуудаа мэдээлэл өгөх. Тэгэхээр хооронд нь бас ойртуулах юм л зорилготой. Эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын юмд бол бид нөх явдаг л да. Гэхдээ Америк нэгдсэн улсад зүгээр Монголыг өргөжлүүлэх гол алхам бол мэдээж түрүүн хэллээ лобби. За хамгийн том лобби нь мэдээж Америкийн хууль тогтоох байгууллагад байх хэрэгтэй. Конгресс дотроо байх хэрэгтэй. Сая шинээр орж байгаа ерөнхийлөгчийн одоо төвшүүлж байгаа 15 зорилтыг бол манай үзэгчд бол харсан байх. Дандаа дотоод бодлоготой хандсан зорилттой. Тэнд гадаад бодлогын айхтар юм байхгүй. Тэрний нэг зорилт дотор Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа. Ямар утгаар үндэслэл өөрчлөлт оруулах гэхээр Америкийн конгресс сонгогдох гишүүдийн сонгогдох одоо жилийг багасгана гэж. Одоо ч конгрессийн гишүүн хугацаагүй сонгогдоод яваад байгаа байхгүй үндсэндээ. Энийг 6 удаад сонгогдно. Конгрессийн гишүүнийг удаад 2 жилээр сонгогддог шүү дээ. 6 удаагч нь 12 жилээс илүүгүй. Сенатын гишүүнийг 2-оос илүү сонгогдохгүй гэдэг. Ийм үндсэн хуулийн өөрчлөлт оруулах гэж байгаа жишээтэй. Тэгэхээр тэр нь ямар учиртай юм гэхээр хэтэрхий их лобби бас энэ улсад явагдаж байна. Тэр нь конгрессээр дамжиж явагдаж байна. Ийм учраас тэр лоббиг нь хязгаарлаа гэдэг зорилгоор энэ өөрчлөлтийг оруулж явах жишээтэй. Гэхдээ улбаа нь бол арилахгүй л дээ мэдээж. Нэгдүгээр чинь лобби их азар конгресс нь, хоёрдугаар мужууд байгаа. Би түрүүн мужуудыг хэллээ шүү дээ. Манайхан одоо Америк судал гэдэг та түр асуулаа. Америк судал гэхээр нэг томоор нь авч үзэх гээд одоо холбооны улсын хэмжээнд нь авч үзэх гэдэг. Хамгийн гол нөөц чинь одоо муж дээр л байгаа. Америкт муж дээр. Жишээлбэл Америкт одоо Айдахо муж чинь төмсний их орн. Хүйтэн одоо цаг агаар төмсийг яаж ургуулах вэ? Яаж төсвөртэй байх хутлаараа одоо дэлхийд хамг одоо технологи нийлүүлдэг. Гэхдээ тэнд одоо манай хэрэгтэй юм байна шүү дээ. Наад хаяа мэж хөдөө аж ахуйн орн. Тэндээс чинь гол нөгөө Джон Дир чинь трактор юм үйлдвэр нь тэнд байдаг нааш орж ирж чинь. Тэр хөдөө аж ахуй дээр үзэх юм нэлээд байна шүү дээ. Авиа мужтар. Гэх мэтлэн доошоо орж яхан хөрсөн дээр нь буунагдаг шиг бага оврын юм л бол орж судлах хэрэгтэй байгаа юм л да. Америк судалтай, эдийн засгийн харилцаа, худалдаа хөрөнгө оруулалтын харилцаа гэсэн. Хөрөнгө оруулах гэсэн хөрөнгө оруулагчид Америкт бол байдаг юм байл. Дөрөвний хэлдэг мэдээлэл мэдээлэлээ бол одоо харьцангуй авчдаг. Гэхдээ харьцуулах юм байдгүй гэж. Харьцуулах юм байдгүй гэж. Ер нь аливаа шийдвэр чинь харьцуулж яж гадаг шүү дээ. Өмнөхтэйгээ сайн мод туршлаган дээр нь үндэслээд Америкуудын хэлдэг хөрөнгө оруулагчдын танад харьцуулах юм байхгүй. Тэр нь таны дөрөв асуудаг одоо манай тухайн мэдээлэл очиж байгаа боловч хэрэгтэй мэдээлэл нь бас очтгоо гэдэг чинь. Ингээд явцаар голс мэдээлэл дээр нь тулдаг юм л да.
Тэгэхээр энийг бас зохицуулдаг, мэдээлэл харилцан өргөддөг. За гол нь англи хэл дээр, монгол хэл дээр нь яаж учрыг нь олох вэ? Энийг чинь зохицуулдаг бас жижиг бүлгүүд бас үүсэт бий болчихжээ. Ганц нэг хүнч байна, хэсэг бүлэг хүнч байна. Тэгэхээр энийг бас хооронд нь уялдал зохицуулах юм байх хэрэгтэй. Нэг тийм зөв зохион байгуулалтанд орохгүй тусдаа л хийгээд ах шиг л харагдаад байна гэж тэгвэл та дүгнж байгаа юм байна те. Та дөрөв тэр хамгийн том лобби бол конгрессээр дамждаг гэдэг. Тэгээд монголчууд олноор амьдарч байгаа улс орны хувьд бол энэ монголчуудын тухай ярьж хахад бол та мөрөөдөлч юм шиг ярьсан шүү дээ. Ер нь бол монгол гаралтай яагаад тэнд чинь өнөөдрийн байдлаар бараг 30 мянган монгол хүн амьдарч байна. Монгол хүүхдүүд тэнд төрсэн байна. Зөвхөн одоо хэдэн жилд чи 2100 хүүхд төрсэн байна гэж шүү дээ. Сүүлийн 10 жилд гэсэн баха. 10 ч хүрэхгүй юм шиг үлээ. Тэгээд тэгэхээр та бол Монгол гаралтай конгрессийн гишүүн яагаад байж болохгүй гэж энэ та мөрөөдөл юм уу зүгээр энэ бодит боломж гэж хараад байгаа юм уу? Гэхдээ Америк мөрөөдөл гэж байдаг үстэй. Ер нь Америк нэг цус очиж байгаа. Цагаач ч дөрөвч ч бүгд тэр Америк мөрөөдлийг дагаад очиж байгаа шүү дээ. Үндсэндээ одооны сонгогддог шинээр сонгогдсон ерөнхийлөгч Трампын эцэгч гэсэн үндсэндээ Герман гаралтай хүмүүс шүү дээ. Америк мөрөөдлөөр л очсон улсууд. Тэгэхээр нэгэн тийшээ очсон улсууд мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй. Дундаас нь яагаад тэр монголчуудын хамтлаг дундаас бас нэг Монгол гаралтай Америкийн улс төрж болохгүй гэж. Энэ чинь зөвхөн нэг одоо онцгой үзэгдэл биш шүү дээ. Газар цайгүй болцсон нийтлэг хэвийн үзэгдэл болцсон шүү дээ. Энэ чинь нөгөө түрүүний хэлдэг харилцан хамаарал, түрүүний хэлдэг нөгөө эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтын чинь хөвлөм дэмжих нэг хүний хүчин зүйл нь тэгж яваад байгаа шүү дээ. Трампын тухай ярьсных өнөөдөр чинь бид нэр одоо тангараг өрөх ёслолын бүгдээрээ үзээд л хагасаа өдөр чинь марад тэрүүгээр уур амьсгал тэглээ шүү дээ. Энд чинь хүмүүс яриад энийг тэгсэн. Их олон хүмүүс үзэж яашиг болсон. Тэгээд тэр хүмүүсийн дунд одоо энэ интернет ертөнцийн гэсэндээ харахад бол одоо энэ хүн одоо Монголын тухай яах вэ? Хийж их тийм одоо Монголын тухай Монголтой ямар харилцаа одоо Америк хоёрын хооронд өрнөх бол гэдэг байгаа. Та яагаад энийж байгаа? Америк нэгдсэн улс одоогоор дэлхийн хэдэх гүрэн хэвээрээ байна. Тэр би хэлсэн шүү дээ. Энэ шинээр гарч байгаа ерөнхийлөгч дотоод болгохтойгоо холбоотой одоо 10 зүйлийг 100 хоногийн дотор хийнэ гэдэг асуудал төвшүүлсэн. Тэр хүний санаанд дэлхийн бодлогын хэмжээний юм байгаа болохоос биш тухайн зохион улстай харилцана гэсэн бодол санаа мэдээж юу гэж байх вэ? Нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь аливаа жижиг орны бодлого тэр шүү дээ. Том улстай харилцах жижиг орноос нь л гарах санаачлага, жижиг орноос гарах идэх, жижиг орноос гарах одоо тэр арга зам нь юу гэдэг. Энэ нь л одоо нөлөөлж хөдөлж авчиж тэр хүнд тоогдно гэхээс биш. Энэ хүн одоо гарч ирээд миний талаар юу гэж бодож байгаа бол гэж бодох нь жаахан судлаач хүний хувьд бодоход инээ төрнө. Зүгээр яагаад тэгж бодож болохгүй гэж бас тэгтээ жирийн хүмүүс тийм ээ. Тэгтээ бас бодит байдал нь байх хэрэгтэй л доо. Тэгвэл таны дүгнэлт бол нүдэнд нь харагдах хэрэгтэй. Анхааралд нь өртөх хэрэгтэй гэж хэлэх гээд байна да. Үндсэндээ тийм. Үндсэндээ тийм. Тэгтээ наадах чи би сөргүүлээд нэг тийм таны ярилцлагын бас нэг гарчиг хэлэх гээд байл да. Таныг Австралид элчин сайдаар сууж байгаа үед сэтгүүлч тантай ярилцсан чинь гэхдээ австралчууд чинь оюу толгоогоор л Монголыг мэдчихэж штэ. Ерөөсөө гэж та хэлж байгаа байхгүй юу? Тэгвэл бид нар юугаараа одоо мэдэгдэх ёстой Америкт? Яг захын хүн хэлэх байх л та. Одоо Чингис хааныг мэдхгүй хаана байдаг. Наад Америкууд ч мэддгүй юм уу гэл асуух байх. Тэгээ энэ бол үзэгдэл. Тэр хоёрдугаарт би бас нэг хүмүүс жишээ хэлдэг юм л да. Одоо Америкийн жуулчин Монгол руу яагаад их бага байна гэдгийг тоог бид рүү хэллээ шүү дээ. Гэхдээ тэгээд жуулчны олон байгууллагатай уулзаж ирсэн л та. Тэгээд одоо Монгол руу жуулч тухайд ярина шүү дээ. Тэгэхээр асуудгийн. За Монголд очиач жуулч явуул. За манай жуулчд бох Хилтон зочдууд л бий юу? Байхгүй. Мариот байгаа юу? Байхгүй. За нөгөө манай нэг Starbucks кофе байгаа үстэй. Байхгүй. За тэгвэл нөгөө McDonald's байгаа үстэй. Үгүй байхгүй. Үгүй тэгвэл манай жуулч яаж очих юм? Америкт нь одоо сэтгэлгэн тийм биш үү? Үндсэндээ
Тэтгэгээр сэтгэж байгаа юм уу? Эсвэл одоо жирийн хүний байдлаар сэтгэж байгаа юм уу? Бүх газар л нэг Америкийн байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр оюу толгой гэдэг шиг үндсэндээ бас энэ бол нэг хүчин зүйл бол мөн. Аялал жуулчлалын дэд бүтц төр юутай л холбож ярих гэдэг нь да. За дараагийнх нь. Өөрөөхөө буудаг буудал нь байна. Иддэг хоол нь байна. Дандаа нэг Америкийнхаа л юмыг асуугаад байгаа байхгүй юу? Тэгэхдээ та эхлэл байгаа гэдэг хүлэн зөвшөөрнө үстэй. Өнөөдөр бид мэдээж эхлэл байтугай одоо нэлээд явж байгаа шүү дээ. Дараагийн асуудал. Саяхан энэ элт тод байдлын хуулийн баталсны хүрээнд та одоо бизнесийн салбарын хамтаа жилтсэн сайд байсныхаа хувьд тэнд зөндөө уулзчихсан баг. Монголчууд ингэдэг гинэ. Хуулаа ингээл сайхан их хурлаараа ярьж байгаа л батлаад тэгэл нөгөө төрийн мэдээлэлтэй хэвлэж хаяал тэгэл мартчихдаг. Гэтэл яг энд хөрөнгө оруулах ч юм уу эсвэл эдийн засганд ямар нэг байдлаар оролцсон гадаадын компаниудад тэр чухам юу болоод одоо жишээлбэл татвар нэмлээ гэдгийг тэднэрт хэлж л ах хэрэгтэй байна л да. Тэр талаар юм батламж утас гарын үсэг зурсан тухай ярьж эхэлж байна л да. Энэ их саад болж болоод ах шиг байна уу? Энэ бас та бүхэн ярьсан тэр мэдээлэлтэй холбоотой. Ийм ажиллагаа хийж байгаа маш сайн. Тий. Энэ бол бас нэг урагшаа явж байгаа дээшээ гарч байгаа нэг агц мөн л доо. Үнэхээр түрүүн хэлсэн бас мэдээлэлтэй холбоотой. Ер нь одоо хөрөнгө оруулагч за жуулчинч хинч Монголд үйл ажиллагаа явуулах гэхэд түрүү хэлсэн шүү дээ. Жирийн ердийн мэдээлэл бол өнөөдөр хангалттай бий болчихжээ. Нарийн мэдээлэл бол байхгүй. Нэгэнд хууль эрх зүйн орчин яаж шинжлэхтэй яаж одоо юм өөрчлөгдөд байдаг талаар бас хангалттай мэдээлэл байхгүйтэй холбоотой л доо. Энийгээ зүгээр харилцан орчуулъя гэж чамд гэж би ойлголоо. Тэгэхдээ хүссэн хүн зорьсон хүн зүтгэсэн хүн бол мэдээлэл олоод авчдаг юм байна л. Айл талаас. Тэгэхээр зэрэг бас тэнд нөлөөлж байгаа субъектив хүчин зүйлүүд бол бий л дээ. Объектив хүчин зүйл мэдээж бас мэдээлэл ингээд ил байж явах хэвээр, ил тод байж явах хэвээр, бэлэн байж явах хэвээр гэдэг утгаараа бол өчигдөр тогтолтой байсан талууд бол зөндөө бий. Одоо та бүхэн сая тэр нүдэнд нь өртөж анхааралт нь орох тухай ярьлаа шүү дээ. Энд одоо бид нэр бүхэл юмыг та одоо өнөөдрийн энэ Америк Монголын харилцаа юу л 3 дахь хөршийн бодлогын хүрээнд бол одоо улс төрчдийн мэдлэг тухай дурсчлаа шүү дээ. Тэгэхээр энэ өндөр хөгжилтэй улс оронтой ер нь нийтэд 80 яриад үзээ л да таныг одоо элчин сайд судлаач хүний хувьд асуухад улс орнуудын энэ одоо хамтаа ажиллагаагаа өргөжүүлж яхад эдийн засгийн шийдвэр чухал гэдэг юм уу улс төрийн шийдвэр чухал гэдэг юм уу? Өнөөдөр бид түрүүхээс дахиад харилцан хамаарал. Харилцан хамаарал гэдэг нь хүн хоорондын, улс хоорондын, бизнес хоорондын одоо үндсэндээ бүх бизнес чинь үндэстэн дамжсан болчихлоо шүү дээ. Үндэстэн дамжсан болчихлоо. Тэгэхээр аль аль шийдвэр нь чухал, улс төрийнх ч эдийн засгийнх ч чухал. Манайх нэг хэсэг гадаад бодлогоо эдийн засгчулж нэгэ дипломат төлөөлөгчийн газарт аахан одоо худалдаачин за эсвэл эдийн засгийн томилох жишээтэй ийм байдлаар шийдэж гин гэж. Энэ бол биш л дээ. Энэ бол биш. Тэгэхээр 3 дахь хөршийн бодлого гэдэг нь бид нар хэлсэн хоёр талын харилцаанаас өөр асуудал юм аа. Энэ бол өөр асуудал. Энэ бодлогоо зохицуулах хэрэгтэй бод өөр асуудал юм. 3 дахь хөршийнхээ бодлогыг бид эдийн засгчуулах тухай ярих хэрэгтэй. Энэ эдийн засгчуулах нь бол бодит сонирхол орж ирэх гол арга зам мөн. Энийг зүгээр энгийн хэлээр илэрхийлж байгаа нь хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл манайд байна уу? Түрүүн сая хэллээ. Алтан гэрэл сайд хийж байгаа нь гоё ажил бол энэ гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх нэг юм мэдээллийн орчныг одоо юу яаж вэ? Дөхөмтэй тийм ээ. Тэштэй ойртуулж гэнэ гэсэн үг тийм. Тэгэхээр аль аль нь бие бие нөхөж явдаг шийдвэр асуудал та асуудал бие бие нөхөж явдаг асуудал. Гэхдээ энэ дээр нэг прагматик хандлага гэж байна. Прагматик хандлага гэж. Тухайлбал бид улс төрийнхаа бодлогыг явуулж байна. Энэ дээр ч бас хэлэх юм байна шүү дээ. Танай хүний эрхийн асуудал юм байна. За бид бас сайн мууч гэсэн арчсан орн байна. Танад ийм үйл явдал болж байна. Олон улсын эрх зүй болоод хууль тогтоомж нийтлэг алхамтай энэ чинь нийцэхгүй байна гэдгээ бас нэг хэлждэг байх. Тэрний хажуугаар эдийн засгийн харилцаагаа бол хинээс ч хамаарахгүйгээр гэдэг нь улс төрийн бодлогоос хоёр талын улс төрийн харилцаа ямар байгаас үл шалтгаалаад эдийн засаг нь бол бүхий л одоо хөгжих нөхцөл болж байгаагаар хангацдаг ийм бодлого бас явж явах хэрэгтэй.
Хоорондоо бас уяллаа ч гэсэн бие биендээ эдийн засгтаа сатаа болохгүй гэдэг юм. Тэгэхээр энэ дээр чинь учир нь уялдааг нь олноо гэдэг чинь одоо жорын таруул гэдэг чинь 3 дахь төрлийн бодлого байна уугүй юу гэдэгтэй л одоо би холбож хэлэх гээд байна л да. Жорон тараагүй учраас 3 дахь төрлийн бодлого маань бидний сонсон хэмжээнд хүрсэнгүй л гэж хэлэх гээд байна. За би нэвтрүүлгийнхаа эхэнд өнөөдөр бид хоёрын ярилцж байгаа хамгийн эхний шалтгаан бол Монгол Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосон 30 жилтэй холбосон. Нэвтрүүлгийнхаа эхэнд 30 жилийн өмнө ямар байв? 30 жилийн хооронд юу болоод өнгөрөв гэж асуусан. Дараагийн 30 жил ямар байх вэ? Яавал одоо бас нэг одоо сансан хэмжээнд төрсөнгүүдээ гэж ярихгүй суух боломж гарах вэ? 30 жилийн дараа гэдэг чинь одоо 40 эд он 2047 он байх нь байна л да. 2047 онд манай улс 5 сая хүн амбалдан 5 сая өртсөн байна гэсэн тооцоотой байна. 2050 онд манай улсын эдийн засаг одооныхоос 3 дахин томорцсон байна гэсэн нэг прогнозтой байна. Тэгэхээр зэрэг ийм хүн амтай, ийм эдийн засагтай. За тэгээд геополитикийн хувьд бас хайцсангуй гайгүй байралтай ийм улсыг тухайн үед Америкийн нэгдсэн улс бас дэлхийн хэд гүрэн ганцаараа байх уугүй гэдэг нь бас асуудалтай. Тийм ээ. Тийм учраас бас тоож харьцах ийм нөхцөл бүрдсэн байх болов уу гэж би харж байна л да. Тийм учраас их өөдрөг байна. 30 жилийн дараа бол арай өөр төвшөнд Америкийн хэд хэдэн ерөнхийлөгч Монголд айлчилсан. За Америкийн хөрөнгө оруулалт Монголд хэд болчихсон. За тэр байтугай Монголын хөрөнгө оруулалт Америкт хэд болчихсон. Тэр байтугай Монголын хувь хүмүүс тэдийг Америкийн одоо тэр мужид тэр улсад хөрөнгө оруулсан гэж шал өөр юм яриа сууж явах төвшөнд хүрсэн байна гэж би бодчих. Тэр байтугай түрүүний хэлдэг Америкийн нэгдсэн улсын конгресст Монгол оролтын хамгаал гарцаагүй сонгогдсон л байж байна. Ийм өөдрөг юмны ард дахиад асуулт тавьдаг юм уу гэж сая би бодож байлаа. Гэхдээ би тавьчих. Хувь хүний чинь хувьд таныг нэвтрүүлэгтээ урьж байгаа гэд сая би таньдаг сэтгүүлчд ярьлаа да гэсэн чинь Туркид суухаар элчин сайдаар томилогдсон байгаа штэ гэдгсэн чинь ямар хэцүү орон томилогтой вэ гэж хэлсэн. Турк таны хувьд одоо Австралид, Америкт, Японд одоо аташаагаар ажиллаж исэн ийм хүний хувьд Турк таны хувьд их шинэ орн уу? Турк Монголын харилцааны бас хитэрээдэг товчхон цөөхөн хэдүүгээр тодорхойлвол. Тийм. Монгол Туркийн хооронд асуулт их баярлалаа надад. Монгол Турк бол бие биендээ найрцгал да. Ярих юм бол их бий. Тэгэхдээ Монгол Туркийн хооронд Монгол Америкийн хооронд одоо тогтоох гэдэг байгаа адилхан тийм харилцаа бас яагаад тогтоож болохгүй гэж би тэр Туркийг нэг хэцүү улс гэж бодохгүй байна. За таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Цаг үе үзэл бол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Төхөө ухааны доктор, Монгол Америкийн наримтлын нийгэмлэгийн тэргүүн онц бүгэд бүрийн эрхтэлчин сайд 10 дангийн боололд оролцлоо. Анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.